Сонсогч та бүхэндээ орой мэндийг дахин хүргэе. Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3-аас 7-ны нагаас баасан гарагийн 20 цагаас хүргэж байгаа хоолболтол хов зогоо оройтой шаршуу нэвтрүүлгийн 2025 оны 4 сарын 14-ний даваа гарагийн дугаар шууд төрөхөд бэлэн боллоо. Студид хөтлөгч Ханцаа Амийн, найруулагчаар Борхуугийн Чинбатнаар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтраалагчаар Сэлб химийн Вашингтон савн мөн Лафарын хоолойн заслага вирус бактери эсрэг байгалийн эмчилгээ хамтран ажиллаж байна. Бэл зохионоттой орой мэнд хүргэе. За бүгдэнд нь орой мэнд хүргэе. Манайхан хоо бацгатай бэлэн үү? Билээ. За өнөөдөр танилцуулга алдртынхаа тухай нэвтрүүлгийн тавчхан дүрдээ. За Гэмпригийн хот дөрвгээд жүжигчин Мадунсогийн бүтээл байгаа. За бүтээлд хамтран тоглосон жүжигчин Ким Муёлын тухай танилцуулгаар бэлдсэн байна. Ким Муёл танилцуулж байгаагүй юу? Танилцуулж байгаагүй юм байна уу? Танилцуулсан ч гэж магадгүй. Үндгүй ярьж илхөө байлаа гэдэг шиг. Харин тийм ээ гэдэг шиг. За гэхдээ ер нь бол өмнө нэг яригдсан 2 жилийн өмнө ярьж мэрсэн алдартай хүмүүс бол эргэж сэргээж ярьж байгаа шүү дээ хоёлаа тийм. Яа тэгэхээр хоёрын дата бол устцсан маа учраас дахиж сонсох боломжгүй байгаа даа. Тэгээ зарим нэг хүмүүс чи мэдээлэл шинжлэгдсэн амьдрал ах нь 2 жилийн тураас өөр болчих юм аа. Оо тийм ээ өр хүүхдээ болоод мэдчихэд уржээд зөндөө юм болчихсон шүү дээ. Зарим нь нийлсэн, зарим нь салсан янз бүр л байна. Би ч өөрчлөгдөөд байна. Үнэ 2 жил чи бас баггүй хугацаа. За хоппази гэн тэгээ. За ам их За би өнөөдөр Жуди Денч гэж бүсгүйг танилцуулахаар битсэн их бэлтгэсэн байна. Их Британий хамгийн агуу жүжигчтэй нэг гэж тооцогддог. За Дэм Жудит Оливия Денч гэдэг нэртэй юм билээ. Бүтэн нэр нь 1934 оны 12 дугаар сарын 9-нд төрсэн одоо 89 настай Британий жүжигч. Тин ч одоо царайг нь харуул санах баха. Хөвчлэн басын богино халимагтай гарна. Бидэндээ би нэг тийм урт устэй дүр харж байгаагүй. Тийм үү. Тий. Нөгөө дүр нь дандаа нэг юм халимаг өстэй. Тэгээд өс нь дандаа юм цайв оронгот. Байгаад байдаг. Тийм бүсгүй. Танилц. Нэг харвааж нэг ямар кинонд их хэмсэг болсон бэлээ. За маш олон кинонд тоглосон. Хамгийн мэдгэн Юунд тоглосон? Оо нөгөө Тик тик толооч юу лээ? Тэр тоглосон. Ноён эм болж тоглосон. Джеймс Бонд. Йоо Орж ирэхгүй сая гатлаа хавар надад нөлөөлвөл гэж бодлоо шүү дээ. Хавар дашираараа нөлөөлж байгаа. Хөнгөлөөс эхлээ цэгийг бас гэсэн чи цэгийг ариг ах хоёлаа юм асуугаал хариултаа өөрсдөө хэлээл юм асуугаал хариултаа өөрсдөө хэлээл. Энд хавар манайхаа ойлгоорой бас. За тэгээд тэн дээр болохоор тэгдэг тодлог би яагаад дурдаад байгаа гэдгсэн чи хизээч эрэгтэй хүн тоглож байгаагүй дүрт ганцхан тоглосон юм ихтэй үнийн нахгүй. За тэгэхээр цааш нь дурд тийм ээ. Их Британий хамгийн агуу жүжигчдийн нэг тооцогддог. Олон төрлийн кино, телевизийн нэвтрүүлэгт оролцож ирсэн. За тайзан дээр олон дүр бүтээсэн гэдгээр бол илүү алтартай юм байлаа. Мэдлгүй яах вэ? Мөн байна гэж. Мөн байна. Миний мэдж байгаа хүн мөн байна. Тийм. Юу би урт тустайх нь юусаа анзаарч харж байгааг юм лээ. Дандаа л нэг юм өстэйсэн санагдаад байгаа шүү дээ. За тэгээд 70 жилийн турш үргэлжилсэн карьерийнхэн туршид Академийн шагнал, тооны шагнал, 2 алтан бөмбөрцөг, Британий телевизийн академийн 4 шагналтай, за Британий академийн кино академийн 6 шагналтай байна. Оливиягийн 7 зэрэг янз бүрийн шагналуудыг хүртчихсэн. Тэгээд Оскарын шагналд бол 8 удаа нэр дэвсчихсэн юм билээ. Тэгээд уралсан Шекспир киноны Хатаахан Елизаветийн дүрээр шилдэг туслах эмэгтэй дүрийн Оскарын шагналыг бас хүртэж чадсан. Мөн Бафта авсан, Лондонгийн дээгэмтгийн театрын тусгай шагнал, за ер нь байж болох бүх шагналуудыг авсан дөө. За бага наснаас нь дурдуулдын Нью-Йоркийн Хёрт гэдэг дуурагт Ирланд ээж англи аав явах болон мэдлсэн байт юм лээ. За Артур Динч дублинд болохоор дублинд өссөн эмч хийсэн юм лээ. Тэгээд тэгэхээр нэгдүгээр дайнд болохоор баруун фронтод бас тулалдж явсан юм. Ахмад дайчин байсан. За тэгээд аав ээж нь болохоор нөгөө хамт нэг коллежид сурж байхдаа анх танилцчихсан гинэ. За мөн нөгөө угсаа гаруулаараа ингээд яриул нилээ. Гүнгийн ахад нь Софитой холын хамаатан болж таардаг юм билээ. За тэгээд дээрэс нь Маунт гэдэг дунд сургуульд суралцж байсан. Питер болон Жефри хэмээх хоёр ахтай. Тэгээ нэг Жефри гэдэг ах нь болохоор жүжигчин болцсон. Тэгээ хамгийн их жүжигчин болоход нөлөөсөн хүн нь хин юм бэ гэдгсэн чи энэ ах нь их нөлөөлж урлаг руу их одоо яасан гэх юм те замчилж өгсөн гэх юм уу тийм. За аав ээжээрээ дамжуулан театртай ер нь бол байнгын холбоотой байсан. Яасан гэхээр аав нь Нью-Йоркийн Роял театрын эмч хийдэг байсан. Жүжигчдийн эмч хийдэг байсан. Ээж нь болохоор жүжигчдийн хувцас хариуцдаг байсан. Эзэгтэй байсан маа. Тэгэхээр нөгөө аав ээжээр нь байнгын л театрт аваачдаг охиноо тийм учраас ер нь бол тэнд л өссөн гэж хэлж болно дөө. Ингээд 51, 54, 57 онуудад Нью-Йоркийн нууц жүжиг орчин үеийн сэргэлтийн ихний 3 бүтээл туслах дүрд бас оролцоод ингээд амьдсан. За анх болохоор яг жүжигчнэр бол бэлтгэгдэж байгаагүй. Тайзны зураач мэрэгчлэр бэлтгэгдэжсэн юм билээ. Шаал өөр. За ингээд ах нь нөгөө жүжигчин болсон байсан учраас ахыгаа харж агаад би ч гэсэн жүжигчин болоо та гэд ах Жеф нь болохоор драмын төв сургууль сурснаар дэнч драмын сургууль суралцах сонирхолтой болоод ахыгаа дагаж ингэж явсан юм билээ. За ингээд
ахыгаа тайзан дээр тоглож байхыг хараад маш их урам зориг аваад миний амьдралыг өөрчилсөн хөө гэж хэлдэг юм байна. Ингээл Лондонгийн Royal Albert Hall гэ төв сургуульд сурахаар өргөдөл гаргасан. За тэрийн ч гэсэн хүлээн зөвшөөрөөд сургууль амжилттай төгсөөд шилдэг сурагчдын алтан медаль авсан юм бэл. Ер нь бол алтан медальтай төгссөн гэж болно. Тэгээ сургууль сурж байхдаа нөгөө дөрвөн жүжигчний шагналыг алж ийн авсан байсан гэм мундаг жүжигч гэсэн үг. За ингээд 57 оны 9 сард Ливерпул дахь Royal Court театрт Old Vic компани хамтарсан Гамлет жүжигт Офелиягийн дүрээр мэрэгжлийн тайзныхаа анхны дүрийг бас бүтээжсэн. Ер нь бол тайзнаас нэхэсэн гэж болно доо. Тэгээд энэ театрт Илжил продакшнаар Лондонд анхны тоглолтыг хийгээд аялан тоглолтоо ингэж явсан байна. Энэ хугацаанд энэ болохоор Америкийн нэгдсэн улс, Канадад аялан тоглолт хийжсэн. Тэгээд Югослав, Эдинбургийн наадамд хүртэл оролцож байсан юм билээ. Ингээд 66 онд болохоор танихгүй хүнтэй ярилцах дөрөв ангид кинонд Терригийн дүр тоглоод шилдэг эмэгтэй дүрийн BAFTA шагналыг авчиж байгаа. За дараад нь болохоор 68 онд түүнд мюзикл киноны Sally Bowles дүр тоглох санал ирсэн юм билээ л дээ. За тэгээд анх санал тавихтаа болохоор нэлээ эргэлцсэн гинэ. Яагаад тэгэхээр за арайчдээ нэг дуулна гэж төсөөлөг юм байлээ. Чи мюзикл кино штэ. За арайч энэ хүнд одоо яагаад ийм дүр тоглох санал тавьсан бол доо. Тэр хизээч мюзикл тоглож байгаахгүй штэ гэж тэгжсэн. Тэгээд хоолой тийм өрмөц. Одоо нэг юм сөөг юм шиг. Тэгээд тэрийг болохоор зүүрлж хэлж чанд байнгын нэг юм ханиад дэм шиг гэдэг байгаа байхгүй. Нэг юм царгээ хоолойдаг штэ. Тийм хоолойтой байсан. Тэгээд тийм чанга хоолойтой гинэ. Тэгэхээр дуулна гэж юусоо төсөөлөөгүй. За тэгээд олон нийтийн өмнө дуулахаасаа маш их айсан гинэс хандраад за би одоо чадах юм болоо да гэд нэлээ болоо одоо шалгалтанд орсон байдаг. За гэхдээ энэ жүжиг нь нээлттэй хийснийхаа дараа юу вэ? Тайзан дээр гарч ирээ яг л мэрэгжлийн дуучин шиг дуулж байсан гэхээр бас их дуулт юм билээ. За ингээд 70 оноос 89 оны хооронд бол олонний танилыг болсон үе нэг 89-с 70 оны хооронд. За тэгээд энэ Кабирад удаан ажилласныхаа дараа болохоор Дэнч Лондонд 20 жилийн турш олон тооны тоглолт хийгээд хэд хэдэн шилдэг эмэгтэй дүрийн шагналыг айл эзээ авсан байсан. За тэгээд 77 онд болохоор Sweet гэдэг шилдэг эмэгтэй дүрийн шагналыг бас хүртсэн байна. За 79 онд болохоор BBC-гийн Авраг мөрөн дээрх киноны Hazel Wells-ийн дүрээр BAFTA бас ахаад нэр дэвссэн буюу энэ хооронд бүхэл шагналыг аль түүцсэн байсан. За 81 онд болохоор Дэнч Муур кинонд тоглох байсан ч гэсэндээ шүрмэс нь ингээд тасарснаасаа болоод энэ дүрдээ бас тоглож чадаагүй юм билээ л дээ. За ингээд кино төрлөө орсон. Кино төрлөө орохдоо их сонирхолтой Джеймс Бондын тухай цуврал кинонууд удаан завсралцсан байсан. Тэнгүүтээ 95 онд болохоор Алтан нүд цуврал гарсан байна. Ингээд продюсерууд Джеймс Бондын босс нөгөө Эмийн дүр шүү дээ. Нөгөө одоо юу өгдөг гэх юм те. Даалгавар өгдөг уцаар арай л Эмийн дүрийг аврахын тулд Дэнчийг авчирсан гэж байгаа. Тэр дүр нь ер нь юм уналтанд орсон байсан. Тэгээд Дэнч болохоор энэ Эмийн дүрийг бүтээсэн анхны эмэгтэй болсон. Өөр ахиж тогсон ч юм байхгүй, өмнө нь тоглож исэн ч юм байхгүй. Энэ кинонд дэлхийд даяараа 350.7 сая долларын ашиг олсон байдаг. Тэгээ шүүмжлэгчид ч гэсэн энэ киног цувралын за шинжилэлт хийж байгаа юм байна да гэж айгүй давгүй хүлээж авсан юм байл. Би энэ жүжигчин яг ямар дүрээр нэлээд санагддаг гэсэн чинь бардамлаа бахархал лөө. Тэгээд тэр киног нэлээд олон удаа үзчихсэн байхгүй. Яг тэрэн дээр нэг юм ихэмсэг хатны дүрээд үл юу лээ ахаатны дүр бүтээсэн. Ахаатны дүр цаанаасаа л нэг тийм хүн угаасаа өөр. Тийм ихэмсэг дүр шүү дээ. жүжигчин шүү. За хамтралчаа танилцуулаад урагшуулъя. Сэлх Пименева шингэн савн. За нингийн эсрэг үйлдэлтэй урмлын гаралтай шингэн савн 200 мл хэмжээтэй юм савлагдсан байна. Энэ болохоор эмэгтэйчүүдийн угаагч юм савн байгаа. За нэм бактери, вирус, мөөгөн зэрэг бичил битнийг устгах, тэдгээрийн өсөлт тархалтыг зогсоох үйлчлэгээ те. За мөн химийн хорт бодис агуулгаг учраас хэрэглэхэд аюулахгүй байнга усанд орох боломжгүй үедээ хэрэглээд явбал эвгүй үнэр гарахаас сэргийлнэ. Тэг нэг юм гата сингэнсэн юм биш үү? Тийм бид хэд бас нэг хэрэглээд үзсэн шүү дээ. Яг сингэнсэн мэдрэмж сэхтрүүлт юм байна. За тэгээ цааны модны эфирийн тус агуулсан тул нянгийн эсрэг зөөлөн үйлдэлтэй. За тэгээд юу гэдэг их тийм зөөлхөн хэрэглээд үзэх юм бол угаасаа тийм юу юм бэл шүү дээ. Тунгалаг тийм тэгээд их гоё сингэнс яг угаасны дараа тэр мэдрэмж нь бас удаан үлддэг. Тэгээд одоо арсыг хураашуулах ч гэдэг юм таталтуулдаггүй гэдгээр онцлогтой. Тэгээд хөөсрөлт нь арсыг эмзэгшүүлэхгүй бохирдлыг сайтар цэвэрлэж. Энэ нөгөө сая айгүй гоё хоолойтой гэсэн. Миний хоолой энэ жүжигчний хоолойд хувираад нөгөө байнгын ханаад дээр ярих тул тусам энэ жоохон хоолой бүдрээд шүү дээ. За би бол байнга ханадтайгоо одоо. За ингээд нэг угаалтаар хөөсний өвлөгдөлгүй шууд ингээ ваагтчихдаг. За тэгээд эмэгтэйчүүд биений юм те ирэх үедээ ч юм те бас хэрэглээд их тохиромжтой байлаа. Одоо тэгээд дээрээс нөгөө дулаан орчхор байнга хүлрэл явагдаад байдаг шүү дээ. За энэ савнгийн хувьд бол бэлгийн замын халдвар төвчнөөс бол хамгаалахгүй эмэгтэйчүүдийн савн гэж байгаа ч гэсэндээ гэр бүлэрээ хэрэглэхэд бол тохиромжтой. Хүүгүүдтэй, охтуудтай бүгдээрээ хэрэглэж бол зүгээр юм билээ.
За хаяг барьшлын хувьд Баянгол дүүрэг 14-р хороо Номын ихтлүүрийн Чанх хоон байрлаж байгаа. За борлуулагдж байгаа газрууд нь эмийн сангуудаар борлуулагдж байгаа. Бүх эмийн сан. Утасны дугаар нь 771187 80-2 6655 80-3 6655 гэсэн дугаар байна. За сошиал хаяг нь болохоор MSI Mongolia гэдэг харахаар ирэх нэ. Баярлалаа хамтран ажилласан Selfie миний Washington сан байла. Баярлалаа. За ингээд үргэлжлүүлээ мэдээллийн хүргэе. За ингээд Джеймс Бондор бол анхныхаа гараг ихэлсэн байгаа юм л да. За бяцхан шүний хөгжим Дизерийн дүр тоглоод Оливигийн шагналыг бас хүртсэн байгаа юм л да. За тэр хатагта Браунли жүжигийн хатан хаан Викторигийн дүр тоглосон энэ ерөөхдөө эрэг үнэлгээ аваад арилжааны санаа дарамгүй амжилтанд хүрээд дэлхийд даяар нийт 13 сая доллароос илүү ашиг орлого олсон гэдэг юм билээ. Ер нь бол тоглосон кино болгондоо дүрээ маш амжилттай тэгээ дээрээс нь сайн чадварлаг гаргаж чаддаг гэдгээр л юу гэнэ бусд хүмүүст хүрсэн. Тэгээд олон хүний үлгэр дуурай бас жүжигчин гэж хэлж болно. За тэгээд 2011 оноос бол Лондонд Британи кино хүрэл ингээд шагнал бүртгүү ирээл өөрөө бол за би одоо кино урлагийн карьерийг одоо л эхэлж байгаа юм байна да гэдэгжсэн. За тэгээд яагаад энийг айгу хошноор тайлбарлсан бэлээ. Холливуудад карьераа эхлүүлсэн гэдгээ тайлбарлахтаа болоор энэ миний бүгсэн дээр шивүүлсэн Харвигийн ачаар болсон гэж хошгонсон бэлээ. Харвигийн үлээ. Үний л нэр ахгүй юу? Тэр жүжигчин мөн тусалсан хүнийхээ царайг өгцөн дээр шивлсэн гэсэн юм. Хашигнжил аахгүй юу? Өгцөн дээр шивээс байх. Жигнэс өгцөн дээр тэгээ би их амжилттай карьераа эхэллээ. Ам их ч өгцөн дээр шигсэн миний царай байдаг шүү дээ. Тэгвэл бас сони хинтээ манай дүүчин л тусалж исэн шүү дээ. Би чи энэ дээр чанцаа гэдэг чи өгцөн дээр ээж ямар хэцүү хэрэг вэ ч би одоо тэнд юу хийж байгаа юм бэ? Сахиус олгож шивсэн юм аа гэх юм юу? Тийм байна. Хошин байдлаар хэлж дээ. За ингээ 2001 оны 1 сард Динжи нөхөр Майкл Уильямс уушигны хорт авдраар нас орсон байдаг. Тэгээд оршуулгын дараа маш их сэтгэл готролд орсон. Олон жил ханилцсан байсан. Тэгээ Канада руу бүр явсан юм билээ л дээ. Нэг газараа удаан байгаад ахыг хүсээгүй. Тэгээд нөгөө гэртээ ингээд суугаад тахаар уу гашуун хитрхийх байх гэдсэн учраас шууд драмын кинонд тоглож ингэж хэлсэн байдаг. Тэгээд тэр кинонд тоглоснороо тэр уу гашуугаасаа бас сасаан ч гэж хэлдэг. Тэгээ хүмүүс найзуудтай чи хүлээхгүй гэж хэлж байна. Одоо юу гэдэг нь чи ийм юм хүсээгүй хүлээгээгүй буюу гинтил юм болсон. Нөхрөө нас орно гэдгийг. Тэгээ дээрээс нь сэтгэл готролд ороод нэг хамт байсан хүн гинт байхгүй болохоор ямар л олиг байх вэ тий. Гэхдээ хүмүүс сэтгэл санаагаар тайвшруулахдаа юу гэж хэлжсэн гэсэн чи хизээ нэгэн цагт үүнтэй нүрт тулгал байсан штэ. Болгол байсан. Магадгүй тэдний зөвч байсан бах ууг гашуу хитрхийх ууг гашуу ч хүний нөгөө хамаг энергийг сордог юм билээ гэж хэлсэн байлээ. За тэгээ 2 онд бас Джеймс Бондын цувралын 20 дахь ангид нь бас л найруулсан тагнуульчтай кинонд MI6-гийн дараах Эймийн дүрээр дөрөвдүгээр удаа гарч ирсэн байдаг. Тэгээ нь болохоор Пирс Броснан Бондын дүр тоглосон хамгийн сүүлийн анги юм билээ. Тэгэхээр хамтран тоглосон гэсэн үг. За юу гэхээр 2013 оны 3 сард энэ чиг The Guardian сэтгүүлээс 50-аас дээш насныхны хамгийн сайхан хувцасладаг 50 хүмүүсийн нэгээр нэрсэн байдаг. За тэгээ Британий алдартай соёлын хамгийн алдартай жүжигчдийн нэг дэнч 2017 онд Британи их Британий хамгийн нөлөө бүхэн хүмүүсийн жагсаалтанд бас багтсан байдаг. За хувийн амьдралаас нь дурдвал дэнч Сүрэн мужийн Outwood хотод удаан хугацаагаар овшин сууж байгаа. Тэгээ 71 онд жүжигч Майкл Уильямстай гэрэлсэн. Тэгээ нөхөр нь харамсалтай 2001 онд уушгины хорт хавдраар нас барах хүртэл нь бол хамтдаа мэдээж байсан. Цорын ганц хүүхэдтэй. Тэр дундаасаа ганц охинтой. Охин Финти Уильямс нь болохоор 1972 онд төрсөн. Тэгээ бас адилхан жүжигчин байгаа. Тэгээ охин нь бол одоо хүнтэй суугаад хүүтэй болсноор эмээ болоод гэртээ ингэ байгаа гэсэн. За одоогийн байдлаар бол дийнч байгаль хамгаалагч Дэвид Мистэй 2010 оноос хойш бол үерхэж байгаа. За 2014 онд Times сэтгүүл төгсөн ярилцлаганд нөхрөө нас барсныхаа дараа би ахиж хизээч хэнийг хайртай болно гэж бодоагүй тий. Хүн нэг хайрлан гэж төсөөлж байгаагүй тухай яриад би юу нэг ийм тал дээр сэтгэл зүйн хувьд бэлэн байгаагүй. Гэхдээ та бас сэтгэл зүйг бэлэн байлгаж байгаараа энэ чинь хэлэхгүйгээр тэгэл нэг өдөр л хайр хүрээд ирдэг юм байлээ шүү дээ. Ер нь бол айжмаар би болтгоо л гэдэг жийсэн. Осуудын хувьд бол Британий зэрлэг ан амьтдын төвийн шинэ хэрэмний хашааны нээлтэнд ингээд оролцож байхдаа танилцаад тэгээ 2010 оноос хойш бол үерхэж байгаа юм бэлээ. 2011 гэсэн үү тийм. Тий. Одоо энэ хоёрын хувьд бол 12 оноос хойш 10 оноос хойш үерхэж байгаа гэсэн үг. Нөхрийнх нь хувьд бол 2001 онд нас орсон шүү дээ. Тэр хооронд ганцаараа 9 жилийн хугацаанд явж байгаад 10 оноос найз залуутай болсон гэсэн. Гэтэ яг нэг альбиас нөхөр нь болоогүй. Найз залуу гэж харин мэдээлэл харсан чинь нөхөр нь нас орсон 2001 онд нас орсон гэд хайр дурлал байхгүй. Би одоо ганцаараа л байгаа юм болов уу гэж бодсон чинь найз залуутай тий. За, эрүүл мэндийн гэхээр харааны асуудалтай болж эхэлсэн. Өндөр настай учраас одоо нөгөө насжилтын макуляр гэдэг юм билээ. Одоо нөгөө хүчрэхээр хүн хараа мууддаг шүү дээ. Нүдний өвчнөр онцлогдсон. Тэгэд энэ өвчнөө улмаас төвийн хараа нь алдагдаад жижиг нөгөө нэг ойрын хараал юм да. Бичиг унших иймэрхүү юмудаа чадхаа байсан. Тэгээд нүүр
царай ялгах зэрэг нарийн үйлдэлүүд хийхэд хүндрэлтэй болсон буюу одоо холын хараал маш их мууцсан гэсэн үг. Осолдохгүй л хүн байна гэж харан тэрнээс үл яг хэн бэ гэдэг нь бол сайн мэдхээ болчихж байгаа. Тэгээд нэг ярилцсандаа дурдсан байлаа. Би одоо жүжигийн текстээ өөрөө суушиж чадхаа болцсон. Найзууд гэр бүлийнх нь хамтдаа сууж текстийг чанга уншиж өгснөөр чэйжилж ингэж жүжигтэй бэлддэг. Тэрнээс бол бүгдийг нь уншиж чадхаа болсон юм байлаа. За тэгээ харааны асуудалтай болсон ч гэсэндээ оюуханы хувьд бол тун идэвхтэй буюу зөв зүгээр байгаа. Тэгээд шүрлэг жүжигийн текстээ чэйжлэх чадвараа хөгжүүлсээр ерөнхийдөө сонсох маягаар чэйжилж ингэж жүжигтэй тоглосоор л байгаа. За мэдээж хөгшөрж байгаа учраас шүдний асуудлууд үүсч эхэлсэн. Гэхдээ эндээ бол маш өөдрөг ханддаг. За бид адилхан л хөгшөрдөг юм чи ямар ч асуудал ирж болно шүү дээ гэж хошигддаг юм байлээ. За 80 гарсан 80-с одоо илүү наслцсан хүн учраас байнга тасгал хөдөлгөөн хийж байгаа. Тэгээд үе мөч нь мэдээж өвдөж эхэлж байгаа учраас алхах, баа зэргийн сунгалтын тасгал бол хийгээд ингэ явж байгаа. Тэгээ юу гэж хэлдэг юм гэхээр хөдөлгөөн бол залуу байхгүй л түлхүүрээ. Тэгэхээр хөдөлж байгаарэ гэж айгуу гонцолдог юм байлээ. Ингээд сэтгэл санааны эрүүл мэндийн хувьд бол нөхөр Майкл Уильямс нь 2001 онд нас орсны дараа маш их гашуудсан. Тэгээд өөрийгөө жүжигч одоо юу гэдэг кинонд тоглож ижил завгүй байлгаж сэтгэл зүгээ хамгаалж байсан. Тэгээд найз нөхөд гэр бүлийнх нь туйлыг ач холбогдол өгдөг. Түүний сэтгэл санаа доктортой байхад нь тусалсан буюу найз нөхөд нь л хүн дэмжсэн гэх юм уу та. За коронавирус үеийн туршлага гэдэг жаа. COVID-19 одоо цар тахлын үеэр гэрте байхдаа хэцүү мэдрэмжүүдтэй тулж исэн буюу энэ нэг хоригдоол сэтгэл санаагаар унаад ч юм хэцүү байхад нь ач хүүтэйгээ хамт TikTok бичлэг хийж эхэлсэн. TikTok дээр од штэ од юм байна. Тэгээд сэтгэл санаагаа өөдрөг байлгаж чадсан юм байлээ. Тэгээ одоо 2024 оны байдлаар хараа нь бүр муудсан учраас жүжигчний ажлаа болоод тэтгэвртэй гарсан гэдгийг зарласан. Одоо бол жүжиг тоглохгүй гэсэн үг. За 1990-ад оны сүүлээр дэнж 180 гаруй байгууллагын одоо буйны байгууллага ивент итгэгч хийжсэн. Тэгээд эдгээрээ их хэн театр эсвэл эмнэлэгтэй холбоотой жишээлбэл одоо хорт тавтар эсрэг санг дэмждэг ч юм уу те ингэж явд юм байлаа. За тэгээ 2006 онд Лондонд ах театрын урлагийн академи ерөнхийлөгч болж Сэр Жон Милсийг удирдахжсэн буюу одоо театрын ерөнхийлөгч бас болсон байдаг. 85 оноос хойш болохоор одоо Улстерс гэдэг театрын ерөнхийлөгчээр ажиллаж байгаа юм билээ. Тэгээ гол танхимжуудын дэнж тоглоомын газар, гол танхимжуудын дэнжийн тоглоомын газар гэдэг юм байна. Тэгээ түүний нэрээр нэрлэгдсэн Цорын ганц театр гинэ. Өөрийнх нь нэрээр нэрлэгдсэн театртай юм хөө юм билээ. За тэгээд сонирхолтой баримтуудаас нь дурдвал Оскарын шагналаа ердөө 8 минутын дүрээр л авсан. Тий энэ нэг тэр Оскар авсан кинонд ердөө 8 минут гарсан ч гэсэндээ Оскар авсан түүхэн амжилтын одоо эвдсэн юм хүн юм бэлээ. Багтаа их хичмхэн хүүхдээс учраас ерөөсөө жүжигчин болно гэж огт төсөөлдөггүй байсан. За TikTok бичлэг интернетэд байлдан байгуулсан буюу TikTok-ийн од юм байна. За өөрийнхөө муурыгаа Sweet Heart гэж нэрлсэн байдаг. Амьтдыг бол гэр бүлийнхэн гишүүн мэдэг хайрлаж хамгаалдаг. Тэг хамгийн туртай үг нь юмар үг гэсэн чи yes гэдэг үг хэлдэг гинэ. Асуудал гарвал зөвшөөрж эхэл дараа нь шийд гэдэг юм байна. Ямар ч байсан зөвшөөр дараад нь шийдлээ хайл гэдэг юм билээ. За нэг удаа жүжигийн үеэр хөлөө гимтэйчээд скутертэй жүжигийн тайзан дээрээс гарч исэн түүхтэй байд юм байна тийшүүртэй. Тэгээд тууштай ер нь бол өвдөж хавцсан байсан ч гэсэн ажлаа ер нь орхигдуулдаггүй байдаг. За кино тоглохгүй байгаа үедээ юу хийм бэ гэдгсэн чинь байгальтай их ойрхон байдаг, цэцэг тарьдаг, мод ургуулдаг юм хүн юм байлаа. Хамгийн их айдаг зүйл нь юу гэхээр жүжигхийн текстийг мартчих хувтэй. Тайзан дээр гараад нэг үгээ мартчих хувтэй гэдгээл айдаг юм байлаа. За хөгшөрч байгаа тухайд нь асуухад хөгшрөгч нь их тийм муухай биш шүү дээ. Би харин баярлдаг. Гэхдээ өвдөг дээрээ суугаад дахиж босохдоо жаахан хугацаа ордгол болчлоо доо л гэжсэн билээ. Өвдгийн нүдээр хатгуулна гэдэг шиг тийм. Жүжигчний амжилтандаа хизээж бие тоож байгаагүй. Үргэлж би одоо болтол юу хийж байгаа суралцаж байдгаа гэж хэлдэг юм билээ. За тэгээд нэг хөгжилтэй юм авраг том нохоогоо театрын тайзан дээр дагуулж ирж исэн түүхтэй юм байна. Нохоогоо дагуулад. Нэг удаа театрын нээлтийн өдөр авраг том нохоогоо лабрадор гэдэг нэлээд том биетийн нохоо байдаг штэ. Дагуулж ирээ тайзны ард хөгжилтэй замбраагүй байдал үүсгэсэн юм байна. Нохоо нь тайзан дээр гарах гад бас халгах гэж тэрүүгээр нэг юм бас бөө юм болж исэн гинэ. За тэгээд нэг хобби нь юу юм гэдгсэн чинь кино зараг авалтын үеэр нүүр бодолтын өрөөнд караоке хийдэг. Хамгийн их стрессээ тайлах арга нь зураг авалтын завсарлаганаар нүүр бодолтын өрөөнд дуулж бүжгэлдэг гинэ. Би ч их сарун зөвөр урдаа хийдэг. Дууч маань нууц айлж дууч маань гинэ. Жүжигч маань нууц айлж бараг шууд дууч болгоч штэ тий. Харин тэгж стрессээ тайлдаг гэсэн. Гэтэ гой санагдсан шүү дээ. Нүрээ бодан нэг хэсэг тагтан дээр их орилдог өст 10 жилтэй одоо ч байсан. Манай дээд дуу дайлах мэдж байгаа хөө намайг. Байна өөрөө гоё штэ. Дуулахад байна өрөөнд бас угаал хийж явахтаа их дуулдаг байла. За маш гоё жүжигчний тухай танилцуулсан баярлалаа. Үргэлжлүүлэн дараагийн алдарт нь руу орцгоё. За дараагийн алдарт маань Гэмтэргийн хот дөрөв кинонд дүр бүтээсэн жүжигчин Ким Moo Yeol-ийн тухай танилцуулна. За тус бүтээл жүжигчин Ма Дун Согийн хариуцлага гаргасан бүтээл гэдэг нэлээд алдартай. Цуврал баг нийт 8000 гарна гэсэн баха. Тэгээд энэ бүтээлийн хувьд бол баг 10 сая гаруй үзэгчдийг кино театрт цуглуулж чадсан гэдгээр онцлогтой.
За мэдээж Кимуёл жүжигчний хувьд маш олон уран бүтээлд тоглосон. Тэгээд яг алдартай гэдгээс нь би ганц л уран бүтээлийг нь онцолчлоо. Магадгүй сая жүжигчтэй холбоотой мэдээллийг нас ярих учраас. За 1982 оны 5 сар төрсөн. За 42 настай, 1.83 см өндөр юм залуу юм байна. За ингээд эхний баримт нь Ёлму кимчи гэдэг очтой байсан гэж байгаа. Ёлму кимчи гэдэг нь одоо юм нялх цагаан манжингийн кимчиг хэлж байгаа юм л та. Тэгэхээр нэр нь Муёл шүү дээ тийм. Тэгэхээр нөгөө Ёлму кимчи гэдэгт төстэй сонсогддог учраас 10 жил тахт найзууд нь Ёлму кимчи гэж дууддаг байсан. Яг одоо ч гэсэн бас Мерсер тэгж дууддаг хүмүүс л байгаа. Тэгээ 10 жилээ сурагч байхдаа тооны дугууланд явдаг байсан гинэ. Тэгээ тухайн үед үнэхээр ингээд тоонд бол хичээнгүйлэн сурдаг. Өөрийгөө л яг би бол тоондоо гавал гэх нь цаашаа гэхдээ бас тодорхой хэмжээнд бол би тоондоо сайн гэж боддог байсан. Тэгээд багангийн сурагч байхдаа дунд сургуулийн бодлогуудыг бол аль эдийн сурчсан мастер болсон байсан. За ингээд дунд сургуультай ордог жилдээ анх удаага туршилтын шалгалт өгч байгаа. Туршилтын шалгалт гэдэг маань яг үндсэн шалгалтын өмнөх яг төстэй материалаар ингэж авч байгаа шалгалтыг хэлж байгаа юм л та. За тэгээ ийм шалгалтыг өгсөн байдаг. За тэгсэн чинь тэр шалгалтнаас уг нь өөрийгөө тоондоо сайн гэж боддог шүү дээ. 100 оноос 61 он авсан байхгүй. Тэгээ энэ шалгалтыг өгөхийн тулд манайгүй 2 жил бэлдсэн. 2 жил бэлдээд 61 он аваад өөртөө шоконд ороогүй би одоо ингэж ийм баг он авах учиргүй дээ. Ямар нэгэн алдаа гарсан баха. Би ямар нэгэн тоог буруу хараад ингэж ботцсон баха гэж бодсон. Тэгээд нэгсэндээ өөрийнхөө алдааг бол за би энд шантарч болохгүй цаашдаа үргэлжлүүлэх хичээ гэж бодоод. За ингээд үргэлжлүүлэн шамдан хичээж эхэлсэн. Тэгээд тоондоо ч гэсэн дугууландаа яваад л ер нь дараагийн шалгалтаа тэгээ сайн үгүй гэж хийцэн маань. За ингээд удалгүй дараагийн шалгалт болсон. Энэ удаа яг зөв гарсан байх гэж бодсон. Яагаад тэгэхээр өмнө нь бас нэг өөрийгөө алдсан ч биш магадгүй те би ингэж авах учруу гэж бододсон шүү дээ. Тэгсэн энэ удаагийн шалгалтын дээр 46 он авсан маа. Тэгээ түрүүн 61 авснаа. Одоо бужигнуулна гэснээр 46-г аваад бужиглаа. Тийм. За тэгээ уг нь өдөр бүр хичээлээ тараад одоо юу гэдэг энэ шалгалтын бэлтгэхийн тулд те хичээлээ тараа шууд тооныхоо дугууланд авдаг. Тооныхоо дугууланд тарсныхаа дараа ч гэсэн найзуудтайгаа үлдээд тоон бодлогуудаа боддог гэсэн гэж байгаа байхгүй. Тэгээ яагаад өөрийгөө энэ тооны шалгалтандаа унаад байгаа гэдэг ерөөсөй ойлгоогүй. Энэ яг миний монгол хэл шиг байна. Би хичээгээд болдгоо юм даа гэдэг шиг. 10 жилийн хэддэг шалгалтын дээр л би нэг тэгсэн. Гэтэ яг би Монголд гайгуулсан л да. Тэр нөө математик бол миний хувьд бас ер нь жоох хэцүү байсан шүү. Гэтэ би ч бас нэг тийм хичээж зүтгээддэг байхгүй. Манай болохоор үнэхээр хичээгээд 2 3 жил бүр ингээд банкны сурагч байхдаа дунд сургуулийн бүх бодлогыг бодож чаддаг байсан баахгүй. Тэгээ ингээд 46 оноо 61 он авсан даа ингээд итгээгүй. За энэ үед солонгос хэл болон гадаад хэлэндээ баг зэрэг сонирхолтой болоод энэ л руугаа төлөхөөр сонирхдаг байсан. За ингээд бодлого их сургуульд элсгээд өгдөг ерхий шалгалт өгсөн маа. За тэгээ хэлний шалгалтандаа бол ерөөсө ганцхан алдаал бусд нь бүгд ингээд одоо 100-аас 1 л алдсан гэсэн үг шүү дээ. Оноо авсан. Ингээд тооны шалгалт үлдэж байгаа. Тоондоо манай унж ер нь бол гайгүй шүү дээ. Дотроо гайгүй байгаа шүү дээ. Тэгсэн чинь 80 оноо авахаас 3 оноо авсан гэж шүү дээ. 3 оноо авсан гинэ. 80-аас 3 юм уу? Эхлээд одоо манай хүн чинь 100-аас 61 авлаа. Би чаддаг гэ 46-г авлаа. Одоо 3 ороод ирж байгаа юм. Тэгээ 80-аас 3 ороод ирчих. Яаж байгаа юм болоо? Мэдгүй. Уул нь лаг бэлдээд байгаа юм. Тийм. Энэ үед л тоо бит хоёр бол ойлголцож чадахгүй байна гэдгийг ойлгоод хувь тавилангаа бол өглөөж авсан гэж ярьдаг юм байна. Арай өөрөөр боддtiin болов? Мэдгүй би бас гайхаад байгаа юм. Чамшиг нөгөө томьёом юм зохиожд юм болов? Миний томьёо зохиод яах гэж энд яриад байгаа гэж. Гэхдээ тэгэл өөрийнхөө томьёогоор бодоод 3 оноо авчиж байгаа. Үгүй энэ хүн чинь өөрийн томьёо байдгүй. Яг бодлогын дагуу бүр ингээд төрүүлж бодоод тэгээ багангийн сурч байхдаа дунд сургуулийн бодлогуудыг дуусгасан байсан гэж байна. Тэгтээ сони. Тэгээ өөр аргаар. Гэтэ дээрэс нь юу гэдэг ихтэй төстэй ч юм уу би бас нэрээ 10 жилдээ давтлагад суугаад анги дээр үлдэж суугаад бас бацдаг байсан. Тэгээ ил зэрэг шалтан дээр гэтэл бас 3-аас бол би дээс явсан шүү. 500 хэд мэд авлаа би гэсэн шүү дээ. Би бас 5 авсаа гэж. Гоо би 500 хэд авсан чинь 800 оноо гоо. Харин энэ бид хоёрын нэг бодох арга л өөр байх шүү. Манай 80-аас 4-ыг авсан мэл дээ. Өөрөө ч гэсэн тэр одоо яг яагаад тийм оноо авсан гэдэг бол ойлгоогүй л өнгөрсөн юм байна. Ойлгохгүй байна арай. Тийм. За ингээд дараагийн баримт нь их сургуультай тэнцсэн ч сурч чадаагүй гинэ. Сонгонгуаны их сургуульд тэнцэж жүжигчнэр сурах боломжтой болсон. Тэгээд их сургуультай харамслаа нь явж чадаагүй учир нь гэр бүлийн санхүүгийн байдал нэлээд хүндрээд төлбөрөөр одоо чадваргүй болсон юм байна л та. Тэгээд зөвхөн сургуулийн төлбөр гэлтгүү одоо хүн чинь сургууль явахын тулд авто сунааны мөнгө ч гэдэг юм маш олон зардал гарна шүү дээ. Энэ дээр бол юусэн ямар ч төлөх боломж байгаагүй учраас цагийн ажил хийж гисэн сургуулиас чөлөө аваад тэгээд тухайн үед үнэхээр маш олон төрлийн ажил хийсэн. Одоо жишээлбэл гар утасны үйлдвэрт ажиллаж исэн байгаа. Нэг байгууллагт хамгаалагч хийж үзсэн байгаа. Дөрөвдөө бол дуусгаргүй маш олон ажил байсан. Тэр дундаас өөрт нь хамгийн их сэтгэлд үлдсэн цагийн ажил нь юу юм гэхээр Бразил тулааны урлагийн үзүүлбэр үзүүлжсэн юм байна. Нөгөө бухтай тулалддаг уу? Бухтай шүү. Ямар юм бэ? Яг гарцлаа шүү. Би Бразил тулааны урлагийн бичлэг үзсэн. Дайраш бухтай цодлоо. Игч байна. Чи Испани шүү. Гайхалтай шүү. Би яг
Бразил толооны урлаг гэдэг дүүн мэдгүй шүү дээ. YouTube-с хайж хаад ингээ гар мараа ингээ хурдан хөдлөг гэсэн чи ийч бухаруулаад дөрөнгөд би байцтай тэр хоёр хүн золтолж чагаад цаанаас нь бухарч ирсэн. Хүний толгой өргөлээд дондор нэг бух орж ирэх юм бэл. Юм мэдлээ. Тэр чи Испани юм байна. Солонгос тэглэж бухаах уу гэж. Хэмэд солонгос үү шүү дээ. Энд чинь солонгос хаанаас бухаалаад тэгэхээр л юу вэ? Тэглэж чинь тэр цаананд орж ирсэн шүү. Тулалдах биш зүгээр нэг юм улаан яга зүхтаад байдаг үстэй улаан. Бухтал тулалддаг шүү дээ. За тийм ээ. Гайхлаш би чинь тулааны урд яриад байгаа шүү дээ. Тэр чинь бол тулаа шүү. Бухтаа тулалдаа. Тэгэл бухаа ингээд сэлэм мэлэм заагаа. Ер нь бол их сурвалж дээр бол бухал байгаагүй мөлий тийм. Тийм үү. Тэр бухыг гаргаж ирж амжаагүй юм шүү. Мэдгүй ёо. Төсөөлөл бүр бутавлаш миний толгойд төсөөлөл. За ингээд Бразил шүү. Толооны Бразил юм байна. Үзүүлбэр ажилласан. Энэ ажил нь яагаад ингээд толгойд нэг тийм сайн юу гэдэг дурсамжинтай тод үлдсэн бай гэхээр бие будаж байгаа үзүүлбэр үзүүлдэг гэсэн гинэ. Одоо нэг юм янз бүрийн юм хэмээж үсгэж гэдэг юм те бие будаад ингээд энэ тент их одоо юу гэдэг үйл ажиллагаан дээр ингээд очиод фестивал дээр очиод тулааны урлагийн үзүүлбэр үзүүлдэг гэсэн. Тийм учраас яг нөгөө бие ингээд будсан тохиолдолд арай илүү их мөнгө авдаг гэсэн юм л та. Тэгээ бусад ажлууд нь бол бас нэг арай өөр ажиллаа байдаг ч тий. Гар утасны үйлдвэрт бол ингээд сууж байгаа ажил хийн. Энд ч одоо шал өөр яг бухта тулалдахгүй ч гэсэн бие будчаад тий ингээд үзүүлбэр сонирхолтой л гэдэг тий. Тий бухаахгүй ч гэсэн шинэлэг байж бас болоод тэгэл бух оруулж ирсэн. За тэгээ үүнээс гадна хүргэлтийн ажил, зар тараах ажил, сонин тараах ажил, за нөгөө чапсал дог гэж байдаг штэ. Одоо буурцгны дог гэх юм да. За ийм дог усарах ажил ч гэсэн хийжсэн байгаа. За ингээд энэ их ажлаа дуусгаад метронд суугаад гэрийнхээ ойролцоо бун. За тэгээ нөгөө гэр юу хоёр нь автобусын бодлоосаа одоо гэр нилээн зайтай л байсан юм байна л да. Тэгэхээр нилээн хол алхдаг. За баг нэг ойролцоо нэг цаг алхдаг байлаа гэхэд яг энэ ч ойролцоо хэлж байгаа шүү. Би нарийн тэр талаар өөрөө хэлээгүй. Жүжигхийн зохиолыг уншдаг. Их сургуульд өгөн жүжигчнээс сурах өрөдөлтэй байсан шүү дээ. Цагийн ажлыг сургуулиас гарсан учраас жүжигхийн зохиол уншиж байгаа, дуулж бэлдэн. Тэгээ ер нь тэр үед хүн багтаа газар эсвэл ууланд очиод ганцаараа ингэ чанга дуулна, ямар нэгэн текст уншин тий. Тэгээ одоо эргээд бодоход энэ гэрлүүгээ алхах жаахан цаг хугацаа л өөрт нэг жоохон юу гэдэг мөрөөдлөх хөөх тий. Өөрийнхөө одоо зорилгыг биелүүлэх амар тайван тэр байдлыг нь олгодог байсан гэж хэлжсэн юм билээ. Тэгээ тийм их завгүй байдаг гэсэн юм чарах болголт тий. Залуу. Тийм л юм байна. За хоёулаа нэвтрүүлгийн хамтран ажил танилцуулаад өргөжлүүлээ. За, лапорын хоолойн заслаг, вирус, бактери эсрэг байгалийн эмчилгээг танилцуулъя. За, Вьетнам улсад үйлдвэрлэсэн ургамлын гаралтай хоолойн заслаг байгаа. Найрлагандаа зүгийн жилий, за зүгийн бал, гааны тус, лимоны тус, цагаан гааны тус, за дээрэс нь ургамлын нийлс хандуудыг агуулдаг юм байна. За насанд хүрэгчдэд болон 6 наснаас дээш насны хүүхдүүд өдөрт 2-3 удаа амны хөнд дөрөв шууд шүршдэг юм билээ. Шүршдэг юм заслууж айгүй амар юм билээ шүү дээ. Нэг удаа 2-4 удаа шүршин. За 3-6 насны хүүхдүүд өдөрт 2-3 удаа амны хөнд дөрөв шууд шүршин. За тэгээ нэг удаад бол ингээд дандаа 2-4 удаа шүршдэг юм билээ. За тэгээ 3-аас доош насны хүүхдүүд бол хэрэглэхийн өмнө эмч бол эмч зүүчээр бол заавал зөвлөгөө авах хэрэгтэй юм билээ. Яг үнэ. За хоолойн бүх өвдөлтөнд цацаж хэрэглэн спирттэй агуулмжгүй. Ер нь бол нөгөө спиртнаас харшилтай хүмүүс хэрэглэхэд тохиромжтой юм билээ. За гол юу юм гэхээр ханиалга намдах хэвээр намдаа нь өвдөлт намдаа нь өрөслийн эсрэг бактери болон вирусын эсрэг цацсны дараа хоолой өвдөлт шууд намд нь 8 төрлийн ургамлын тос агуулсан юм билээ. Энийг олж цацдаг юм уу? Тэг та олж цацсан. Биений ханиад бол арай утгаалт шүү дээ. За холбогд утасны дугаар 80-8 56 20 80-8 49 69 гэсэн дугаарлал бүгдээрээ. За тэгээд мэдээж юм учраас эмийн загвартай заавал танилцаарай. Лапорын хоолойн заслаг, вирус, бактери эсрэг байгалийн эмчилгээ байлаа. Баярлалаа. Хин та бухаруулсан сүн. Би хүнээ айгүй гоё ярьжсэн чи өрөөнөөс хойш толгойд бухарж ирээд ах юм. Йоо бүр тариг сонирхолтой. Бухар бодогдоод тайсаж байгаа л нэг хүмүүс бухтаа зодтолж байгаа толгойд орж ирээд би бүр ярьж байгаа өөр ойлгохгүй. Чи дотоо үзсэн байна. Тэн дунд чи бухарж ирэх юм. Хамаг юм самраа би бүр сайн реклама ярихтаа хүртэл би дундуур нь ч та буух цацууд явуулчих бодогд. Бухыг хоолой цацнаа. Бухарч бүр үнэхээр шоконд оруулсан шүү дээ бүгд. Йоо би дараа таныг тийш самрна. Энэ дээр чи ямаа зодтолцсон. Би хөөний чичгүй гэж сууж. Тэ нэг ямаатаас алалцаа гэдэг сууж. За цагийн ажил хийх болсон шалтгаан руу орцгоо. Одоо ингээ гонигтай хэсэг рүү бухаа хэдүүлээ мартцгаая. За 10 жилийн сурагч байхдаа хөнгөн атлетикийн тамирчин байсан. Тэгээ ер нь л спортод тун сонирхолтой байсан юм билээ. Тэгээд би яг нарах юм бол маш гоё би хаад. Ер нь солонгосчууд нэлээд крашлдаг юм залуу юм билээ. За тэгсэн дунд сургуульд байхдаа хичээлийн дараа дуулан дээр ингээд хамт одоо уулздаг гэсэн нэг ах байсан гинэ. Тэгсэн чи тэр ах нь дээд англи ах байсан юм байна. Тийм хөгшөө ах бол байгуул юм шиг л 10 жилийн сурч байсан гэсэн үг. Үсээ ургуулад ороод ирсэн юм байна.
Тэгээд тухайн үед ч одоо юу гэдэг сургууль дээр үсээ оруулах хэцүү шүү дээ. Бид нар ч гэсэн 10 жил хана юу бүгч юм байх хэвээр үсээ тийм байх хэвээр. Тэгэл яах вэ бүр үгүй та хаа яаж үсээ оруулсан бэ гэж асуусан баг. Бас уруулж үзмээрээ шүү дээ, тийм. Тэгсэн чинь нөгөө ах хэлсэн маа л да. Анян ягу гэдэг тийм. Одоо Аняны урлагийн ахлах сургуульд чи орвол үсээ уруулж болно гэж хэлээд. За ингээд тэр урлагийн ахлах сургуульд нь юусоо урыг одоо бухад яах вэ? Би бох шиг харагдаад байгаа юм чи. Хүн л орчвол бох. Яа намайг уучлаарай. Би бүр амар сонирхолтой. Бох. Истоочлаа намайг. Йоо би бүр амар би чи тэгээ над руу орж буух гэж хөглээд байгаа юм шиг харагдаа. Та дөрөв миний ярианы яас юм амар бухаар би бүр яг ингээд харигц одоо яг сайхан гоё төгөлрөө би уг нь ийм хүн биш дээ би энд одоо 5 6 жил хөтлөгч хийж байгаа юм шүү. Амьсгаа авлаа гаргалаа. За бухыг март тий. Өөрөө л бухаа оруулж ирээ. Энд чи толгойд эргэлдээд байгаа байхгүй юу. За тэг ямар тач одоо өс рүү орцгоо үсээ ургуулах гэдэг штэ гол нь тий. Тэгээд Аняны урлагийн ахлах сургуульд орвол үсээ ургуулах боломжтой болоо гэд. За тэг үүнийг сонсонгууд ээжтэйсэн маа л да. Ээжээ би ингээд ерөөсөө үсээ ургуулгаач бас нууцлсан тагаал та тий. Энэ бухаа нууцлал гэдэг шиг. Нууцлаа. Би чамраа гарахгүй. Би нууцлаа тэг ээжтэйсэн маа. Би ингээд урлагийн сургуульд ормоор байна гэд. Тэгэхээр нээж нь жүжигэн дугууланд явсан маа. Тэгэхээр ямар нэгэн шалгуур угаасаа байж л таараа штэ. За ингээд тухайд аав нь болохоор хүүгээ ерөөсөө урлагийн салбар руу оруулах хүсэл байгаагүй. Эрдэм номоо хөөгөөд тэ арай өөр салбарт сураач гэж илүү их бодож байсан. Тиймээс ааваас бол нууцаар жүжигэн дугууланд явж эхэлсэн байлаа. За тэгсэн ахлах сургуульд ордог жил гэр бүлийн санхүүгийн байдал огцом хүндэрсэн. Тэгээд ийм учраас ээж нь яг тухайн үед бол ээж нь нэгснээ одоо ловерт л өртсөн байлээ л дээ. Солонгосч юу тийм билээ штэ. Манай Монгол төртөө бас ингээд ловер төртөө хүмүүс бол зөндөл ахалтай тийм бид нар ч гэсэн. Гэтэ ингээд хараад хахад бизнес маш их эрхэлдэг солонгосчууд. Тэгээ ингээд бизнесчүүд юм эсвэл одоо барилга байшин зарж марлаа гэхэд ловер тэр хэмжээгээр маш их өртдөг юм билээ. За тэгээ үүнтэй давхцаад маш олон зүйлс зэрэг болоод ер нь санхүүгийн байдал гэлтгүй маш олон зүйлс хэцүү болсон гэж хэлж болно. Яасан бэ гэж. Яасан бэ? Чимбагийн өгсөн зургийг яава. Чимба. Энэ залуу гэж бохтой хамт үзсэн бэ. Ахаа би энэ нэвтрүүлгийн өглөө мэд. Зү чиг миний ба. Даанч нэг юм дутаад байсан. Бухалтууд. Ямар хэцүү юм би энэ залууг бистэ хичээнгүл орчуулсан шүү. Би одоо энэ 3 хуудас юм ярьчмаар ах юм. За миний чивчээд бухмах бодохгүй байж байгаа. Би дүү нэг сайхан чимбал энэ бухах зү. Чимбаг над бухаа одоо хаваад дүүний энэ шал өөр залуугийн тухай би гол нь энэ залуугийн амьдралыг ярих гэдэг чимбаг. Йоо за. За ингээд тухайн үед амьдарч байсан гэр нь маш хүнд байдалд ороод тэр нүг улаан цаас наагаал ингээл дуудлах худалдаа гэж бөө юм болсон маамлдаг гэрлэн хүмүүс орж ирээд тэр үед бүр ямар ч мөнгөгүй болсон бүр ингээд автобусанд суугч мөнгөгүй болсон юм лээ. Тэгээд ээж нь ямар сандаа хуршүүдээсээ ингэж байдгаа яаж вэ? Яси. Би яси бэ? Хөрх юм байдгаа барцсан юм уу гэх гонтойс. Ямар балаа юм бэ энэ нэвтрүүлгийг би одоо яна би самарч уу намайг үнэхээр уучлаарай яа намайг самарсан гэдгийг түн мэдчихээ дөө намын самраа ажиллаа би буруу сууж байгаа ядж чахад чимбах хүртэл зураг өгдөг та хоёр яагаад байгаа юм бэ намайг би бүр уйллаа шүү яах гэдэг юм бэ 50 байлаа за одоо ямсгаа аваад за би чаднаа энэ залуу үнэхээр мундаг залуу араа би бүр амьдралын судлаа та нарт би ярьж өгөх тулд аягүй бэлдсэн байхгүй. За тэгээ энэ үед бол бүр мөнгөгүй болсон. Тэгээд автобусанд суух мөнгөгүй болсон учраас ээж нь хуршүүдээс мөнгө зээлэх гэж явдаг болсон маа. Тэгээд жүжигчин залууг 20 нас хүрдэг жил нь аав нь осолд орж ухаангүй болсон. Тэгээд ямар юм би яах вэ гэж энэ одоо 46 жил нэвтрүүлгээд өгсөж чүү. Маргааш би 2 дугаар хэсгийн та бүхэнд ярьж өгөх би. Яач вэ? Би харин одоо гонигтай хэсэг ярих гэхээр сая баахан инээсэн байгаад. Би яг гол юм ярих гэхээр ерөөсө инээдээс гоник руугаа нэг л уурсж орчихсон байна. Би гонигтай хэсгийг алгасаад маа дүнсогтой зодтолцсон хэсгийг оруулж бараг л бух шиг ах шүү дээ. Нэр нэвтрүүлэг юу болж байгаа. За түрүүнд өрдсөн Гимпригийн хот 4 бүтээлд жүжигчин Мадун согтой тоглосон. Тэгээ тус бүтээл нээлттэй хийснээс хойш ерөөсө 2-7 хоногийн дотор 77.2 тэрбумын ашиг олж чадсан юм байлаа. Тэгээ удалгүй 10 саягаар үзэгчдийг цуглуулж чадсан. Тэгээ уг бүтээлд жүжигчин тонгорхтой нөө зодтолдог сөрөг дүрийг бол маш чадварлаг бүтээж чадсан юм байлаа л дээ. Тэгээ тулааны хэсэгт тоглосон. Тэгээ энэ тулааны хэсэг нь юу гэдэг нэлээ хөгжилтэй болсон гэх юм уу. Яа тэгэхээр жүжигчин одоо энэ Ким Уёлын хэлж агаар
жүжигчин Мадунсогтой ингээ хамтран тоглоход ингээ жүжигчин хүн боксын тамирчны дүрийг бүтээгээд байгаа биш. Бокс чинь одоо яг жинхэнэ тамирчин хүн жүжиглэх гээд байгаа юм шиг санагдсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хэмжээгээр үнэхээр тамирчин шиг байсан гэсэн үг. Тэгээд тулааны урлаг талдаач гэсэндээ Мадунсог бол угаасаа төгсөрсөн шүү дээ, тий. За тэгээд нэг хөгжлөлтөө зүйл гэх юм бол зураг авалтын үеэр Мадунсог жүжигчний мөрийг нудрагаараа цогцсон байна л та ингээ зангидаж чад маш чанга цогцсон байна. За жинхнээсээ юу? Жинхнээсээ маш чангадчод тулааны хэсэг учраас жимдэж наашаас шагал нэлээд юм болж байгаа. Яг жинхнээс дуталтж байгаа юм шиг тий. За тэгээ зураг авалт дуусны дараа чудод юу гэдэг цогчонгуудад л ардчууд уучлаарай гэх юм бол зураг авалт манд үргэлжилж байгаа шүү дээ. Ингээ зураг авалт дуусны дараа Мадунсог жүжигчин дээр очиод уучлаарай хаа та зүгээр үү гэд ингээд асууд уучлалт гуйсан гэнэ. Тэгсэн чинь Мадунсог яасан гэж хэлсэн гэж байна. Ягаад ч үгүй юу? Нэгсэн өөргөн цогсон гэдэг байгаа. Бүр юу ч мэдрээч. Манай хүн нудрагаараа цогсон гэж байгаа шүү дээ бүр ингээд маш хүчтэй. Тэгээ гайхадгүй ахаа би түрүүн тань ингээд цогсон шүү дээ гэсэн чинь зүгээр шүү дээ гэж ингээд нэг хээв нэг хэлсэн Мадунсог. Тэгээ жүжигчин залуугийн хувьд бол ерөөсөө ингээд өөрөө үгдээ нэг юм илээд өнгөрсөн биш өөрх нь гар салгалаадсан гэж байгаа байхгүй ингээд нудрагаараа цогчоод тийм чанга бийтэй. Тийм чангал байсан юм шиг байна. Тэгээ өөр одоо цогхоход нэг гар нь бүр өвдөх хэмжээний дээ гарын салгалах хэмжээний чанга цогчоод хахад Мадунсог болохоор ерөөс тийм байхгүй баг нэг чи намайг цогсон юм би ерөөсөө мэдрээгүй шүү дээ гэх байдлаар ингээд хэлсэн гэж. Тэгэхээр одоо үнэхээр л одоо хаал гიშг л үгүй юм да тий. Нэг гэсэн одоо буух шиг. Нэвтрүүлгээ дуусаач. Би маргааш халагдах уу яана. Йоо ямар зүг. Ажил болох уу яана үргэлжлээ. Үргэлжлээ буухнаас болоо би одоо ингэ ажил болж байгаа. Юу гэж хөөргөн л оллоо штэ. Тэглээ. Би бухыг нэг л удаа яасан. Тэрнээс хойш чи бухыг өөрөө дандаа хэлээ. Та дөрөв яаж чудсан та би. Олж ирснээс болж байгаа. За одоо ингэ нэвтрүүлээд би маргааш энэ хүний тухай дахиад дэлгэрэнгүй хайр дурлалтай хамт оруулаад 2 дугаар хэсэг гээд бүр гоё ярьж өгөө. Би маргааш бүр гоё ярьж өгөө. Маргааш бухал ярихгүй болоо тий. Хот дуусахгүй. Чим бухаа гэд нэг өгч мэд хэсэггүй гэнэ. Юм яриад байгаа. Нэр уйлмаар санагддаг шүү. Энэ нэвтрүүлгийг хүсэж би бүр ингэж таригтлахаа сонирн болж үзсэн. Ингэж чин сэтгэлээсээ хүсээ гартлаа нээсэн гоо. Гоё нөө гоё. За нэг нэлээх энийг л нөгөөт нь хаалгадах гэдэг шүү. Үүндээ хаалгаддгийг. За одоо ингэ дуусгая. Ингэ дуусгая гэж. Би дуусгах тав болчиход шүү дээ. Та дуусгах төгөлтэй яах гэдэг юм бэ? Би дуусгажсэн чи өглөө суугаад байна. За юу. За. За дуусгая. Маргааш үргэлжлүүлээд гоё инеехгүйгээр сонсё тийм ээ хайр дурлаа. За ханд үргийн нэвтрүүлгийн өндөрлөлийн студид хөтлөг чанцаа амын найруулагчаар Борхогийн Чинбатнаар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Selfie Menu Шингэн Сав, мөн лафорын хоолойн цацлах вирус бактери эсрэг байгалийн эмчилгээ хамтран ажиллалаа. Өргөжлүүлэн амар цаг нэвтрүүлгээ хүлээн аван сонсорой. Түр баяртай.